За өмнөх хичээлээр бид нар конденсатор гэдээ үзсэн тийм ээ. За конденсатор дотроо бид нар өмнөх хичээлийн төгсгөлд зэрэгцээ болон цуваа холболтын тухай үзсэн. За өнөөдөр хэрхэн уншихын, хэлхэнд хэрхэн хэмжихийг судлая. За өнөөдөр бүгдээрээ конденсаторын зэрэгцээ ба цуваа холболтыг бодит байдал дээр судалж үзье. За тэхийн тулд мультиметр дээр энэ конденсаторын багтаамж хэмждэг хэсэг байгаа. За энд 20 микрофарад, 2 микрофарад, 200 нанофарад. За 200 нанофарад гэхээр энд нь ингээд харагдаж байгаа. Яг хэдий хэмжиж. За энд 20 нанофарад, 20 нанофарад гэдэг. За 2 нанофарад. За энэ хүртэлх хэмжээнүүдийг конденсаторын багтаамжуудыг хэмждэг гэсэн үг. За хамгийн дээдл нь 20 микрофарадыг хэмжинэ. За тэгэхээр багш нөхдөдтэй конденсаторууд үзүүлээ. За энд конденсатор наашаа анхаараарай. Энэ нь саарл өнгөтэй эндээ хасах тэмдэгтэй байгаа. Тэгээ конденсатор маань ийм урт богино хоёр хөлтэй байгаа. Урт хөл нь нэмэх төл, богино хөл нь хасах. За ингэж илэрхийлж байгаа. За тэгээ энийг энэ чи уншихдаа 547 микрофарад. За тэгээ хэдэн градустай ажиллах нь харагдана. За арай том конденсатор сонгоод үзүүлээ. 25 вольттэй ажилладаг 100 микрофарад гэж харагдаж байна. За энэ 220 микрофарад гэж харагдаж байна. За тэгэхээр хамгийн дээд нь 16 вольтыг л тэрнээс илүү байх юм бол холбож болохгүй шатна гэсэн үг. За энэ жижигхэн конденсатор харуулъя. Тэг 10.1 микрофарад. За тэгэхээр бүгдээрээ 22 микрофарад дээр авчирч агаад тэг 10.1-ийг хэмжээ. За хэмжихийн тулд энэ чинь конденсаторын багтаамж хэмждэг нүх байгаа. Тэрлүү энэ хоёр хөлөө хийж өгнө гэсэн үг. За энэ чинь тэг 10.1-ийг заах хэрэгтэй гэсэн үг. За хүүхдүүдээс хараарай. Тэг 10.1-ийг зааж байгаа биз? За үйлдвэрээсээ ингээд одоо жоох илүү дутуу хэмжээтэй гардаг. Яг нарийн бас үйлдвэрлэгдэж чаддгүй. За ингээд тэг 10.1-ийг зааж шүү хүүхдүүдээ. За тэгвэл бүгдээрээ цуваа зэрэгцээ холбож холболтоор нь одоо шалгаж үзье. За 10 микрофарада. За 10 микрофарадын 2 ижил конденсаторыг эхлээд зэрэгцээ холбож үзье. За өмнөх хичээл дээр агшин зэрэгцээ холболтоор конденсаторын багтаамжууд нэмэгдэг гэсэн. Тэгэхээр 10 микрофарад маань хэд болох вэ хүүхдүүдээ? За энэ багчаа 20 дээр тавьчих. 20 микрофарадыг заах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр зэрэгцээ холболт гэсэн учраас хоёулын зэрэгцүүлж харж агаад хэмжигч багчаараа хэмжиж үзье. Харж байна хүүхдүүдээ. За 19.55 гэж харагдаж байна. За зэрэгцээ холболтын үед ингээд за тэгвэл цуваа холболттой үед яах вэ гэдэг. За тэгэхээр багш нь сая энэ хасах төлөд гэсэн. Тэгэхээр хасах төлөд нэмэх төлөд. Тэгэхээр нэмэх хасахын багш нь гараараа барьчих. Нэмэх хасахаа барьжгаад нөгөө хоёр хөлийн ийшээ хийгээд үзвэл бид нар 10 микрофарад маань зэрэгцээ холболтын үед яг үлээ ургуугаараа нэмэгдэх учраас багасна гэсэн үг. За тэгэхээр 2 дахин багасаад 5 гарах хэрэгтэй. За харъя хүүхдүүдээ. Харж ийн хүүхдүүдээ 5 гарчаад за цуваа олвсон үед бол ургуугаараа нэмэгддэг. Зэрэгцээ олвсон үед бол шууд нэмэгддэг гэдгийг ойлгож авлаа. За ингээд холбогдох бодлогонуудыг бодно хүүхдүүдээ. За дараагийн видеого үзье. За конденсатор туйлтай конденсатор байхаас гадна туйлгүй маш бага пико, нано фарадын керамик конденсаторууд. За керамик болон одоо цилиндр конденсаторуудыг энэ чинь харуулж байна. За энд ингээд керамик пикофрад гэдэг уншина. За энэ 10 хасгаар 2 зэрэгцтэй. За энэ чинь миу гэж бичигтэй байх юм бол микрофрад гэж уншина.
За μ. За m үсэгтэй байх юм бол шууд миллифарад бол явчихна. N-тэй байвал нанофарад, P-тэй байвал пикофарад гэж уншиж хүүхдүүдээ. За керамик конденсаторуудыг уншихдаа энэ жишээлбэл 47 гэж ивэл 47 пикофарад. За энэ дээр 105 гэсэн байвал 10-5 зэрэгт гэдгийг 5 нь энчээ тусдаа бичиж байгаа гэсэн үг. За тэгэхээр энийг харахаар яа чинь 10-ыг үржих нь 10-5 зэрэгт гэж унших нь шүү дээ. За энд 478 гэсэн байвал 47-г үржих нь 100-ны 1 буюу тэг 100-ны 47 гэж уншина. За энэ унш харахуудаа тогтоож байгаа хүүхдүүдээ. За энэ цилиндр конденсатор дээр 4.7 микрофарад гэж уншиж байна. 35 вольтод ажиллана гэсэн байна. За энд 35 вольтод ажилладаг 10 микрофарад гэж уншина. За энд нөгөө хасах хөл байгаа гэж хэлсэн тийм ээ. Хасах хөл. За энд бас энэ хасах тэмдэгтэй энэ хасах хөл нь. Тэгэхээр нөгөө талдаа нэмэх. Одоо батарейтай холбоглоо гэхэд ийшээ нэмэх төлөө холбож өгнө гэсэн үг шүү. За энд саяын багшрах нэлээд байгаа энэ хасах хөл ингээд богино хөл байгаа. Нэмэх тал нь бол урт хөл байгаа. За хэлхэн дээр энэ параллел зураасаар тэмдэглэсэн байвал керамик буюу туйлгүй. Энэ ч туйлтай конденсаторыг болохоор нэмхийн тэгшхэн хасахын мөрөө хэлбэрээр илэрхийлж шүүгдүүдээ. За ингээд өгдсөн бодлогонуудыг бодороо өгдүүдээ. Энэ бодлогыг асуудаарай. Энэ бодлогыг асуудаарай. За амжилт хүсье.